Эрдэнэс Тавталгаа компани 2023 онд 3.2 их найдын цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг тарж байсан юм а. Харин 2024 онд 4.5 их найд төгрөгийн ашигтай ажиллаж 1072 хувьцаатай нэг жиргэнд 337 мянган төгрөгийн ногдол ашигыг олгож байсан юм. Тэгвэл өнгөрсөн 2025 онд 1.7 их найдын татврын орлого төвлөрүүлжээ. Гэхдээ санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүд олон учраас өнгөрсөн оны орлогоос ногдол ашиг тараах боломжгүй гэж албаныхан тайлбарласан байна. Одоо ногдол ашиг тараахад бол хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа. Яагаад тэгэхээр төрөний дурдсан энэ олон төсөл хөтөлбөрүүдийг бэлэн мөнгөөр бид санхүүжүүлж ажиллаж байна. Улаанбаатарын иргэдэд бид нар 300 тэрбум төгрөгөөр энэ одоо шахмалт төлшийнх нь датаасыг бид нар одоо өнгөрсөн 6-7 жилийн хугацаанд олгож иржээ. Энэ мөнгө нийлээд харах юм бол одоо 1.5 одоо ингээд дараа жилдээ бараг 2 их найдын одоо санхүүжилтийг Эрдэнэс Тавталгаа компани олгоод ажиллаж байна. Компанийн хувьд бол бид зөндөө олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжуулаад явж байна. Нүүрсний үн бол хүндрэлтэй байна. 2026 он дахиад одоо их хэмжээний санхүүжилтуудыг буюу одоо энэ одоо бусад томоохон төсөл хөтөлбөрүүд Улаанбаатар хотын яг энэ одоо түлштэй холбоотой асуудлууд дээр бол ингээд их хэмжээний одоо санхүүжилтыг олгохоор байна. Цаашдаа ордын ашиглалтыг уртасгах, ордын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үүднээс бид одоо ингээд янз бүрийн өөрт холбогдлолгүй төсөл хөтөлбөрүүдийг бол цааш санхүүжуулах шаардлага боломж бол байхгүй. Бид өөрсдийн дотоод яг энэ дараагийн төлөвлөлтүүдээ маш сайн хийж энэ ордын уртыг уртасгаж цаашдаа энэ хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашигыг хамгаалахын төлөө ажиллах ёстой гэж үзэж байгаа. За баярлалаа.